Pomodoro гэдэг энэ цагийн менежментийн техник нь болохоор 1980 оны Итали оюутан Франциско Кирилло гэдэг хүн анх энэ аргыг туршиж үзсэн. За энэ арга нь явандаа Франциско өөрөө 1992 онд илүү баяжуулаад энэ талаараа нийтлэл бичээд ер нь энийг time management систем буюу цаг удирддаг систем болгож ингэж олон нийтэд гаргасан байгаа. Тэгээд энэ түүхэн аягүй сонирхолтой. Ягаад помидоро буюу одоо италиар помидор гэсэн утгатай энэ үг маань ягаад помидор гэдэг одоо үгнээс гараад эхэлсэн бэ гэсэн чинь анх Франциско гэдэг энэ оюутан маань болохоор тухайн үед юм жижигхэн галтгоонд хэрэглэгддэг юм помидорны хэлбэртэй юм цаг хэмждэг одоо дээр нэг 20 минут ч юм уу 10 минут ингээд байж байгаа цаг хэмжигчээр анх одоо анхаарлаа төвлөрүүлж хичээлээ бэлтгэхэд ингэж хэрэгжилж исэн юм байна. Тэгээ тэр утгаараа энэ аргаа бол помидоро буюу помидор гэд нэртэй аргачлаа гэд. Тэгээ сүүлд 2006 онд болохоор помидоро техник гэд бүр ном гаргаад энэ талаараа бол илүү дэлгэрэнгүй аргачлаа бол бичсэн. Тэгэхээр 2006 онд бичигдсэн энэ помидоро гэдэг номыг бас авч уншиж судлах боломжтой байна. Орчин үед бол одоо энэтэй холбоотой маш олон аппликейшнууд хэрэглэгдэж гарсан байгаа. Жишээлх юм бол Tomato Timer гэж байгаа, Pomidon гэд нэртэй байгаа. За тэг гол энэ аргын маань яг гол үндсэн санаа маань юу гэдэг вэ гэхлээр хамгийн ихэнд бол цагийн одоо менежмент систем гэдэг утгаараа хамгийн эхлээд хийх гэж байгаа тэр ажлаа сонгоно. Одоо хичээл төвлөрөх юм уу те. Эсвэл ном унших ч юм уу тэр яг юу хийх гэж байгаа тэрийг олно гэсэн үг. За хоёрт нь болохоор цаг тавина. Санал болгож байгаа цаг нь бол нэг 25 минут. 25 минут төвлөрнө. Төвлөрөх. Гурав дахь алхам нь болохоор ямар нэгэн одоо сатаарах зүйлгүй. Сатаарахгүйгээр ажиллана. Тухайн хичээл хийх байдаг юм уу? Одоо ямар нэгэн одоо шалгалтанд бэлдэх юм уу, ном унших юм уу? Тэр ажил дээрээс ямар нэгэн сатаарахгүйгээр буюу одоо утас болон бусад сатаарах зүйлсүүдээ өөрөөсөө холдуулаад төвлөрнө гэсэн үг. За 25 минут ингээд төвлөрсний дараагаар яах вэ гэхээр 5 минут амраарай гэж байгаа. 5 минут амрах. Хөнгөн амралт, босоод алхах ч юм уу, цай кофе уух ч юм уу хөнгөн төрлийн амралт гэсэн үг. За тэгээ энэ байдлаараа 4 удаа ингээд 4 сет явсны дараа болохоор яах вэ гэхээр 4 удаа яваад тэгээд илүү урт амралт авч болно. Урт амралт гэдэг нь одоо хэдэн цагаар хүртэл мэдээж биш. 15-аас 30 минут. За ингэснээр цагийг маш одоо өндөр төвлөрж үр бүтээмжтэй ашиглах одоо ийм арга байна гэдгийг анх энэ Франциско гэдэг хүн 1980 онд гаргаад тэгээ энэ талаараа бол ингээд олон нийтэд таниулсан байгаа даа. За энэ арга дээр бас нэмээд давуу тал нь яг ямар давуу тал гэдэг талаар ярих хэрэгтэй. За давуу талд нь бол давуу тал нь юу юм бэ? Яагаад юу энэ аргыг хэрэглэх ёстой юм бэ гэх юм бол хамгийн эхлээд бол анхаарал төвлөрөл буюу фокус гэж ярьдаг те. Анхаарал төвлөрлийг нэмнэ. Анхаарал төвлөрөл өснө. За хоёрт нь болохоор цагийг одоо үр бүтээлтэй. Нэг мэтгэл ингээд нэг цаг дууссан төвлөрч чадаагүй, гараас юм гараагүй гэж ярьдаг те. Тийм болцсон байхгүйгээр цагийг илүү үр бүтээлтэй ашиглах одоо боломжийг өгөх нь байна. За мөн одоо ажлаа ингээд жижиг хэсгүүдэд хувааснараа ажлаа ингээд 25 минутад хувааж баг хийн гэсэн үг. Тэгэхээр ажлаа хэсэг болгож ажилласнараа яах вэ гэхээр ингээд үр дүн гараад байгаа тэр мэдрэмжийг дээшлүүлнэ гэсэн үг. Үр дүн гаргаж байгаа
үр дүн гаргаад түүнээсээ урам авах. Ялангуяа нэлийн том комплекстэй нэлийн төвөгтэй ажил дээр бол бид нар ингээд маш том ажил учраас хизээ дуусгуулаа гэж баг багаар хийгээд хаад урагшлахгүй юм шиг мэдрэмж төрдөг. Энэ техникийг ашигласнаар ер нь бол хэсэгчлээд хуваагаад тэрэн дээр төвлөрөөд баг багаар урагшлаад байгаа учраас урам авдаг байна. За тэр утгаараа бас одоо стресс одоо ажлаас үүдэлтэй стресс одоо бухимдлуулан бусад тэр зүйлүүдийг бол багасгана гэсэн үг. Стресс багасна. За ийм давуу талуудтай ахны. Тэгэхээр ер нь помидоро техникийг бол орчин үед хүмүүс маш их мэддэг. Гэхдээ яг үнэхээр амьдрал дээр хэрэглээд үр дүнгийн гаргахын тулд өөрсдөө бид нар бол гар доорх одоо түүл аппликейшн гэж ярьдаг те гар утасны одоо бэлэн зүйлүүдийг ашиглах боломжтой. Одоо тэр дотор юу байх вэ гэхээр ямар одоо гар утсан дээр бид нар хамгийн ойрхон одоо гар утсан дээр ямар аппликейшнуд байгаа талаар харах юм бол нэгдүгээрт нь болохоор Tomato Timer гэдэг бас нэг помидорны зурагтай аппликейшн байгаа. Эсвэл Pomodon гэдэг нэртэй аппликейшн байж болно. Илүү сонирхолтой бас илүү хөгжилтэй маягаар анхаарал төвлөрүүлэнгээ үр дүнтэй хүрхэн тоглоом тоглоод байгаа юм шиг тийм аппликейшнуд бас байдаг. Тэрний нэг нь болохоор Forest гэдэг энэ аппликейшн байгаа. Энэ Forest-ны түүхээр юм модны зурагтай гацуурны юм дүрстэй аппликейшн байгаа. Энэ аппликейшнээр болохоор таныг төвлөрөл хийж ингээд цагаа зарцуулах болгондоо модоо ингээд ой модоо өсгөөд мод ургуулад байдаг гэсэн үг. Тэгэхээр ингээд та хэдий чиний их төвлөрж хэдий чиний их ажил амжуулна тэр хэрээрээ таны ой мод ингээд олон болоод анх нэг мод ургуулсан бол та дараагийн 20 минут төвлөрснөөрөө дараагийн модоо ургуулах гэх мэтчлээ. Ингээ нэг мэтгэд ой модтой болцсон байдаг. Энэ бас нэг талаасаа та тэр цагаа фокуслж байгаа цагаараа хөөрхөн мод тариад байна гэсэн тийм мэдрэмжийг одоо урмыг бас өгөх зорилготой тийм аппликейшн байгаа. Тэгэхээр энэ гар доорууд ийм төрлийн аппликейшнуд байх нь. За тэгээ өдөр тутамдаа помидорог мэдээж ажил гэхээс илүү сургуульд те ажил дээр одоо төвлөрөх шаардлагатай бол төвлөрөл. За тэгээд ер нь заавал одоо яг тийм төрлийн ажил гэхгүй цаг ашиглалтын л одоо үр бүтээмжийг нэмж байгаа учраас ямар ч төрлийн одоо төвлөрөл шаардлагатай цагаа одоо илүү үр дүнтэй гараасаа ям гаргана гэж ярьдаг те. Тэгэхийг хүсэж байгаа бол помидоро техникийг ашиглахыг бол санал болгож байна.